Батлан хамгаалах яам иргэдийнхээ эсрэг дайрахад бэлэн гэсэн хард ньюсыг дагсан буруу зөв комментууд их байна. Тэгвэл Батлан хамгаалах яамыг юуны тулд байгуулж сэрэг эрсийг юуны тулд хоолойж хувцлаж сургам бэлтгэж байдаг вэ? Гадны халдлага, гадаадын цэргийн хүчний эсрэг тулдгад зориулан чамгүй их мөнгөөр бэлтгэн сургадаг юм. Цэргийн сургууль өн төлбөргүйгээр үр барам хувцс сунаар байр хоолоор 100% хангагддаг учир нь ийм юм. Үүний тулд ард түмний татварын мөнгө зарцуулагдана. Иймээс харин армийг ард түмний тусын тулд ашиглаж болно. Үер ус гамшиг аваар ард иргэдэд аюултай цагийн нөхцөл байдлын үеэр цэргээр бууга хүрзээсөө л ард иргэдэд авраг хамгаалж болно. Өөрөөр яаж тайлбарлах аргагүй маргашгүй хөдөлгөөнгүй үнэн бол энэ юм. Харин эх орноо хамгаалах ёстой армийг ард түмний эсрэг хөдлөж хизээч болохгүй. Сүүлийн үед манай хүчний гэгдэх байгууллагууд маш хэрцгий болсон. Тэд ердөөл эрх баригчдыг ард түмнээсээ хамгаалах үүргийг гүйцэтгэж улс төрийн хэрцгий ажиллагаанд цагдаагаа татан оролцуулдаг болсон юм. Зүүн ард түмнийг эрх баригчдаас авилгаж хууль бус дарганараас хамгаалах үүрэгтэй юм. 7 дугаар сарын 1-ний хэрэгт гихтэл учир нь үд мэдэгдэх хар машин дайран орж ард иргэдийг хөөн буудаж алж талж байсан. Чухам ийм юмнаас л цагдаа зэрэг хүчний байгууллага нь ард иргэдэд авраг хамгаалах ёстой. Монгол цэрэг зэвсэг барьсан дайсны өөдөөс нулимс асгаруулагч цацаад хуванцар бамбаа бараа зогсож байна гэдээ бодоод нэг үзтээ. Тийм юм гэж хаач байхгүй. Түүнийг цагдаа нар хийх ёстой. Цагдаа дийлдэггүй юм бол цагдаагийн тусгай бүлгэнд гүйцэтгэх ёстой. Тэдэнд гав бороохоо нулимс асгаруулагч хийм болон эрзэн сум байдаг. Нийтийг хамарсан эмх замбраагийн үед тэр хэрэгслүүдээр ард иргэдийг зөвхөн зогсоох үүрэгтэй юм. Айран бол гадаадын дайснаас эх орноо хамгаалах үүргийг хүлээн. Ийм учраас Батлан хамгаалах яамны анги салбаруудад иргэдийн эсрэг хэрэгэлдэг тусгай хэрэгслүүдийг хэрэглэх сургалт явуулж байна гэдэг нь маш том хардлагыг дагуулж байгаа юм. Армийг юунд бэлтгэж байгаа нь вэ? Хэний захиалга вэ? Хуулиараа армийг командлах зэвсэг түвшний ерөнхий командлагчийн үүрэг нь Монгол улсын ерөнхийлөгчөд олгогддог. Харин ерөнхийлөгч цагаагийн хэлбэгдэрч армиа иргэдийн эсрэг хөдлөх бэлтгэлээ хийж байна гэсэн хардлага зүй ёсоор энэ дуурайгаа гарч байна. Жохом юуны тулд тэр вэ?